Сайн байна уу? Сайн. Чи нэрээсээ яагаад дээврээс унаад ирэв? Харин хүмүүсээс цухтааж байгаад. Чи хэдэн өнөөс ирсэн бэ? 2025. Би яаж буцаж явах вэ? Ховцоо сольцох. Тэгээ намайг дагаад яв. Чамайг гинт буугаад ирэхэд энэ машин хаанаас ч юм гинт миний орнд нь гараад ирсэн. Би шалгацгаа. Тэг. Хүүдий. Яасан? Энэ цэнэг нь дуусчих. Одоо тэгээ яана гэсэн үг үү? Энэ азар нараар цэнгэлтэй юм байна. 1 жил хүлээх юм байна да. Тэгвэл бэлгүүг чи татгалзахгүй бол 1 жил жанчин хийх үү? Тий. Яа, зүрх. Гэн чачаачих юм. Тэгэхээр монголчууд бид манжаас тусгаар болж байгаагаа зарлах гэж ирлээ. Чи чинь төвдгөн биз дээ. Сэтгэл зүрх юм Монгол. Та нарыг та яаж давраад байна? Манжинхан зүгээр өнгөрөн гэж бодоо юу, Танаа гац 5 настай уучраа мэдэхгүй бацаа. Тэглэж өөрт нь явж ийн мэдээгүй. Энэ хамаагүй апыг байж таагаад. Өнөөдөр ясаа олон тэнгэрээс бууж ирж байна. Хаанта? Ясаа. Монголчууд бослог гаргаж байна. Мэдгүй ямар хүмүүс ээ. Би зогцолж хаанта явц таавал. За тэгээд яасан гинэ хоо? Цэрэг илгээж тэднийг дарж өгөөч. Манай удирдлагадор бис хужаанаар бослог гаргасан байгаа. Одоогоор ямар ч цэрэг боломжгүй дахиа. Би яхаа яриад тийш очихоос. Ард түмээ монголчууд бид 200 жил дарлагдлаа. Өнөөдөр 1911 оны 12 сарын 29-нд албан ёсоор улсаа зарлаж байна. 1 жилийн дараа. Ховдыг чөлөөж чадвал хамаг Монгол орн маань ирэх чөлөөтэй болох. Манжи үлдэгдийг сөйлөндөө. Ховдроо. Ховд 1912. Марга Монгол цэргүүд ирж явна. Зүгээр энэ хот 2 давхар хаан яригтай. Энэ маш анаад нэвтэж чадахгүй. Яах гээ? Дэг монголчуудад буугаад гэж ядах. Хэж ачаагүй. Энэ хотын зураг бүх сул зэгүүд нь байгаа. За баярлалаа. Өөрөөр дөрвөн талаас нь гинтийн дарилт хий. Ата сайхан сайнаас нь ордог байхгүй юу? Та нар сангийн хэрмэл давхна гэж бодоо юу? Нэггүй нөгөө орчин хийж ирсэн. Нэг өдөрхан байсан. Манжингаа гараа өрг. Хотыг чөлөөлөд хэдэн хоногийн дараа. Чи их тус боллоо. Зүгээр штэ. Боломжтой байна. Хөөш бэлгөөг чамайг удах юм байх гэж бодсон бас гайгүй шүү. Манай найзуудыг судал. Чамайг өөрөө төлөөлж байж сална да. За тэгээ яалгамаар. Чи болон танаа андуудыг дөрвөлзэн ертөнц рүү оруул. Майнкрафт уу? Тийм ээ. Тэн тэмжээсгүй их алт эрдэнэс байгаа. Тэн тэмжээсгүй их алт эрдэнэсээр би эдний эзэн болж дэлхийн хамгийн баян хүн болох болноо. Тэгээд яг учааны өөр ширгүү болгоё. Окей. Дараагийн ангид Тасганы Баатар, Тамийн алдагч, Луугийн амч